Ээдтэй шилтэй баг гэж та цагтай хэлдэг шүү. Цагаан сайн байраарай да. Хөнгө маацраад мэдээлэл хүргээд явчихна гэсэн. Yes. Шилтэй баг яа. UVM радио 89.3 бүх цаг үеийн шилдэг дуу. UVM радио сонирхол бизай. UVM радио 89.3. Энэ бол UVM радио 89.3 төлөв. Эрхчлөө эрхэмлэгч их хотын залуус та бүхэнд зориулж байна. За та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. За эфирт шилтэй багийн миний бий байна. За өнөөдөр 7 хоног эхэлж байна, даваагаар эхэлж байна. Сүрхий халуун өдөр болохоор шинжтэй байна, сонгуул хурц байна, за улиасны хөвөн бас хурц байна, аль алинд хурц байна да. Нэг ийм өдрүүд эхлэх юм байна да. Өнөөдөр бол за ингээд 7 хоног эхэлж байгаа учраас та бүгдээ бас нэг айтайхан мэдээгээр эхэлчихье гэж бодож өнөөдрийн сэдвийг сонгож ирж илээ. За түрүү 7 хоногт манай хөтлөгч Наба бид тэр 6 дахь мэдрэхүйн талаар нэг нэвтрүүлэг орсон. За тэр маань их айтайхан нэвтрүүлэг болсон гэж найдаж байна. Хүмүүс ч гэсэн бас нэлээд их хэлж одоо их гоё айтайхан нэвтрүүлэг боллоо гэдэг ийм комментүүдийг бидэнд илгээсэн. За тэгээ бид нэр харин өнөөдөр бол харин 6 дахь мэдрэхүйгийн гэсэн нэвтрүүлгийн үргэлжил болгоод энэ мэдрэхүйгээ яаж хөгжүүлэх вэ гэдэг талаас нь бодож энэ сэдвээ сонгож ингэж нэвтрүүлгээ бэлдэж орж ирлээ. За мэдрэхүйгээ хөгжүүлээ. Учир нь гэвэл тэр ирээдүгөөс дохио өгч байд юмаа гэсэн ийм сэдвтэй нэвтрүүлэг бэлдэж орж ирлээ дээ. Үндсэндээ 6 дахь мэдрэхүй гэдэг нэвтрүүлгийн маань үргэлжил гэж ойлгочиход болно. За ер нь бид нэр ингээд хаяа ингээд боддог ч ер нь аливаа зүйл ингээд сонгохдоо ингээл одоо юу яадаг штэ ер нь аливаа ингээд шийдвэр ер нь дээрийн нэвтрүүлэг дээр гэсэн би хэлжсэн да хүн бол ер нь өглөө босоод ер нь ямар говцсон өмсөх үү, аль дээрээ босох уу гэл ингээд дандаа шийдвэр гаргаад эхэлдэг гэд ингээд яриад байсан. Ер нь тэгээд ингээд шийдвэр гаргах энэ аливаа зүйлийн сонголт хийхдээ бол ер нь хүн хоёр зүйлээр одоо хоёр чиглэлээр одоо ингэж одоо тулгуурлаж сонголт хийдэг юм а гэдэг имийг бол хэлмээр байгаа юм. За эхнийх нь бол мэдээж хамгийн түрүүнд хүн бол тархиа ашигладаг. Нөгөөх нь бол зүрх сэтгэлээ дагдаг. За тархиа ашиглана гэдэг бол мэдээж хэрэг та бид нэр одоо юу яадаг штэ ер нь аливаа зүйлийн туршлага дээр үнэлж байгаа штэ хүн чинь. За энэ чи ингүүл ингэдэг дээ гэдэг ингээд л ер нь хүн бол өөрөө тархиар ингээд аливаа зүйл ингээд одоо юу яа процесс хийгээд явчихдаг. Өөрөөр хэлбэл ингээд үйл явц ингээд өөрөө одоо тархиндаа ингээд тунгаагаад яваад за энэ дээр бол бид нэр ингээ явцсан зүгээр юм а гэдэг ингээ бодоод идэг. За энэ бол голдуу ер нь төрөний хэлдгээр яг хүний одоо амьдралын туршлага дээр ингээ суурилсан байгаад байдаг харагдтыг. Нөгөөх нь болохоор ер нь бол зүрх сэтгэлээ дагаад идэв. За яг ингээ мэдэр дотоод одоо өөрийгөө чагнаал ингээл яваад байдаг. За тэгээд яг ер нь бол тэр зүрх сэтгэлээ дагна гэдэг бол миний одоо ойлгож байгаагаар бол дотроо бас ахаа хоёр хуваагдаад байгаа юм шиг байна. Энд чинь бас бодлоонтай. Нэгдүгээрт нь бол яг үнэхээр одоо яг ингээд дотоод сэтгэлээ дагаад байгаа. Өөрөөр хэлбэл дотоод мэдрэхүйгээ одоо нөгөө нэг биний ойлгосноор бол яг бидний нөгөө нэг дээр ярьдгаар яг 6 дахь мэдрэхүйгээ дагаад байгаа юм шиг байна. Нөгөөх нь зүгээр сэтгэл хөдлөлөө яг тухайн цаг үеийн сэтгэл хөдлөлөө тэр оволцсон тэр хоромхон зуурын тэр сэтгэл хөдлөлөө дагаад ингээд шийдвэр гаргачих гээд байгаа. Ингээд зүрхээ дагахаар бол нэг ийм хоёр салаасан замаар бол ингээд хүн бол шийдвэр гаргадаг сонголтоо хийдэг юм руу орчод байгаамаа. Ялангуяа зүгээр миний анзаарснаар бол ер нь энгийн шийдвэрүүд дээр бол яг үндэ хүн бол ер нь тархиа дагчдаг. За ялангуяа мэддэг чаддаг юм дээр бол хүн бол яг тархиа дагаал шийдвэрээ гаргацдаг. Өөрөөр хэлбэл тархи бол өөрчн бол яг хүний тэр тухайн хүнд бол автоматар хэлээд өгч шүү дээ. Өө нөхөр ваги чи сонс чи наадах чи ингэдэг байхгүй чи урд нь энэ дээр ингэж алдаа байж тээ нөхөр чи энэ дээр ингэх юм бол чи одоо тэнэгтэй дагаараа гэл ингээд өөртөө ингээд тарих бол ингээд баг ингээд ийм шийдвэр гаргах схем зураа явчихдаг. За тэгээд өөрийнх нь туршлага дээр хэлээ явчихдаг. Чи хажуудлын тэр нөгөө доржихаар батыхаар энэ яг ингэж яваад яасан бэлээ гэл ингээд тарих бол өөрт чинь бол ингээд заагаад өгчдөг. Гэтэл яг ингээд нөгөө сонголт хийх шийдвэр гаргах процедур нь ингээд хэцүү одоо их зангилаатай байх тусам хүн бол ер нь ингээд нэг тархиасаа гадна ингээд дотоод сэтгэлээ илүү тэмтэрч эхэлдэг юм уу да гэж би боддог. За тэгэл одоо жинхэнэ нөгөө нэг шийдэл нь олддоггүй шийдлийг гаргана чинь одоо яг тэр үед л нөгөө жинхэнэ зүрх сэтгэлээ дагна да.
За тэгээ мэдээж хэрэг түн чин чадах чинээгээр найз нөхдөд зөвлөгөө авах гэж үзэн өөрөө нэг хэсэг бодож бясалгана. За тэгээд сэтгэл мэдрэл хойрол өөрөө нэг шийдэх гэж үзэн. За зарим үед бол мэдээж сэтгэл хөдлөлөд орж чадахгүй шууд тухайн үеийн имиж сэтгэл хөдлөл одоо нөхцөл байдалд нь тааруулаад шийдчих гээд байдаг. А заримдаа бол нөгөө тайван сайхан ингээ бодож агаад ер нь нэг өөрийгөө чагнаж агаад ингээд байдаг. Ийм юм харагдаад байдیں۔ Шүү. За тэгээд яг хуу за тэгээ ингээд мэдрэмж гэдэг юм ингээд цааш нь залгуулад аваа явна л доо. За тэгээ хүний нөгөө төрүүчийн төрөл дээр ярьсантай хүнд чинь нөгөө 5 одоо мэдрэхүй байдаг гэж. За нөгөө үзэх, харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэх гэсэн ийм 5 мэдрэхүй байгаад байдаг. За тэгэхээр хэрвээ одоо та бүгд ингээд яг тэр одоо 6 дахь мэдрэхүйгээ хөгжүүлэе гэвэл эхний ээлжинд ер нь эхний тэр 5 мэдрэхүйгээ сайн хөгжүүлүүлэх зүгээр байдаг гэж ингээд хүмүүс л одоо зөвлөдөг юм байна. За ер нь ялангуяа ингээд хүн чинь ингээд юу гэдэг штэ. Бид одоо өөр дотроо өгж байгаа сигналыг зөв барьж авч сурах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. За ялангуяа ингээд 6 дахь мэдрэхүйн сигналыг зөв барьж сурахын тулд 5 мэдрэхүйн сигналаа зөв барьж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би бол одоо жишээ нь юуг нь нуух вэ? Би бол өнгийг үл зөв хийлгэхдээ жаахан алдаад байдсан юм. Тэгээ яагаад тэгээд идэм бүүм. Ингээл манай гэрийн энэ ямар өнгөтэй вэ гэсэн гот одоо би бор ногоон хоёр дээр л алдаад байдаг харагдаад байдсан юм. Ингээл би бол нэг харахаар ногоон харагдаад нэг харахаар бор харагдаад ч юм ингээл хэлэхээр нөгөө манайхан чинь бүгдээрээ одоо 4-1 харьцаад манайх ч амбал тавал. Тэгээ 4-1 талдаа ороод би нөгөө талд нь гараад ингээд би үл ялгадаад байгаа харагдаад байдсан. Ингээд жишээлх юм бол ингээл одоо харах мэдрэмж дээр ихэд би алдаад байдаг байхгүй юу. За тэгээд нөгөө за хараа мотаж явахдаа өнцөг хараатаж явахдаа бодвол тэв тэгшингээл барихад бол таг далил барьсан байдаг байхгүй ингээд ийм нэг юм балаа юм болоод байд юм. За тэгээд дээрээс нь амтлах мэдрэхүй гээл ярина. Зарим хүмүүс нь ингээд жаахан давслаг байна гэхэд зарим хүмүүс нь жаахан үгүй юм чин давсан гайгүй байна гэдэг юм уу. Зарим бүр ингээд өө наад чин гайгүй бараг давсгүй байна гэдэг юм уу. Ингээд хүн хүний ингээд нөгөө нэг тэр үндсэн 5 мэдрэхүй гэдэг бол ер нь яг хүн дээр арай жаахан өөр гарч ирээд байдаг. Тэг яг ерөнхийдөө адилхан гарч ирдэг хүмүүс л байдаг баг. Гэхдээ заримдаа бол би бол яалчгүй тэн дээр бол алдаад байдаг. Тэгэл та давс одоо хоолны давсыг бол хийж л ерөөсө давс нь ороогүй юм шиг байж идэг. Тэгтэл жоохон байж байгаа. Гэхдээ их шорвог болцсон байдаг. Надад гайгүй амтан таарад байгаа юм шиг хүртэл манай гэр бүлийн ингээл амсахаараа ямар шорвог юм мэддэм бэ ч гэдэг юм ингээд амтлагаанууд өөрөөр болоод байгаа харагдаад байд юм аа. Тэгэхээр бол ер нь хүн бол өөрийнхөө энэ 5 үндсэн мэдрэхүйгээ бүр нилээн наривчлаад задлаад ингээд хөгжүүлвэл их сайн байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгхийн бол үндсэндээ бол тэр 6 дахь мэдрэхүй буюу одоо 70 мэдрэхүйгээ бол чагнаж сурдаг. Өөрөөр тэр сигналыг зөв барьж сурдгаа гэж ингэж хэлдэг юм байна. За нэг ялангуяа одоо жишээ нь амтлах мэдрэхүй гэдэг дээр чинь тэгэхэд ч одоо юу одоо чихэрлэг мэдрэмжүүдийг зөв амталдаг байх хэрэгтэй. Гашуун мэдрэмжүүдийг одоо зөв амталдаг байх хэрэгтэй. Эсгэлэн мэдрэмж байна. За тэгээд одоо юу гэдгийг жажлууртай мэдрэмжүүд одоо шүүслэг мэдрэмжүүд, халуун мэдрэмжүүд одоо эсгэлэн мэдрэмжүүд гэдэг ингээ задарж ахчээ те. За хүрх мэдрэмж дээр ингүүт чинь одоо ингээд зөөлөн софт мэдрэмж гэж ирж байгаа байхгүй. За тэнгүүдийн юм арзгар гардаргуутай мэдрэмжүүд, хүнд мэдрэмж, хөнгөн мэдрэмж, за ингээд хүйтэн мэдрэмж гэдэг юм уу ингээд мэдрэмжүүд байж ах жишээний. За харах мэдрэмж дээр ихэд чинь бараан, гэрэлтсэн одоо уурт одоо туранхай, тарган гэдэг ингээд одоо нөгөө хүний чинь ингээд хараад ингээд ялгараад ингээд хилээд байдаг. За тэгээд үнэрлэгтэр чинь бол за үнэрлэгтэр их бодлоонтэй. За жишээ нь бид нар чи одоо ингээд үнэрлэх мэдрэмжгээ тэнгууд чинь боддог штэ. Нэх гоё ингээд даан гоё тэр нэг модны үнрийг мэдрэхийнсэн гээл ингээд хүн чинь ингээд бодоход нэг гоё ингээд сингэнсэн тэр нөгөө ингээд тэр модны мод цэцэг навчны гоё үнэр ингээд мэдрэгдэж явах чинь. За жорлонгийн мэдрэмж үнэргээл тэнгүүч ингээд үнэрлээгүй байсан ч гэсэн ингээд яг ингээд хамрны угт ингээд яг тэр мэдрэмж ингээд орж ирж явах чинь. Тэр нэг хамрын угт байгаа тэр олон жижиг сасд булчирхайнууд бол ингээд тэр мэдрэмжүүдийг өөр дөр аваад хадгалсан байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдрэмжүүд нь ингээд тархинд ингээд шууд сигнал өгж байдгаа гал ингээд би бол уншижсэн. За сонсгол дээр ихэд л чанга чимээ за шуугантай чимээгүй за тэгээд одоо юу гэдгийг чи одоо хөгжмөлөг за чичиргэнтэй доргионтой гэл ингээл дотроо ингээд сонсох мэдрэмжүүд чи ингээд дотроо ингээд задардаг гэж байгаа. Тэгэхээр
энэ 5 мэдрэмжүүдээ одоо та бүгд маань болж игэл ингээ хөгжүүлээд байх хэрэгтэй. За тэгээ ялангуяа мен мичиг одоо та бүдэн чиг нэг хот суурин газрын хүмүүс болж байгаа ингээ сууринжиж байгаа бидний хувьд бол яг энэ мэдрэмжүүдээс ер нь нэлийн холдоод байгаа. Ер нь амьтналыг мэдрэмжээс ер нь баг багаар холдоод байгаа мó да гэж би боддог. Ер нь л холдоод байгаа шүү дээ ер нь. Тэгэхэд чинь одоо ингээд хөдөө орон нутагт байсан ингээ малын зах дээр байсан хүмүүс чи ирээд ингээд тэр тэнгэр хангаа ажиглаж байгаа байдал, цаг үеийн газар орныг ажиглаж байгаа байдал, за тэр одоо тэр юмыг тэр сонсож байгаа, үнэрлэж байгаа, хүрж байгаа ингээ мэдрэмжүүд нь нарийн ярил биднээс хамаагүй илүү байдаг байхгүй. Яг тэгвэл тэр чинь байгальдаа илүү ойрхон одоо амьдраад өссөн байгаа учраас хамаагүй илүү байгаад идэм. За тэнгэр ажиглаж байгаа л одоо энэ өдөөс хойшхон тийшээ одоо технүүдээ гээл ингээл нөгөө малын зах дээр байдаг хүмүүс чинь ингээл ярьж идэг. Гэхдээ тэгтэл өглөө нь тэнгэр шоол одоо тэнгэр хангаач одоо онгорхоо одоо юу өдөөс хойш тийм бороо шороо орно гэхэргүй байж яхад тэр хүмүүс чинь ингээл цагийн байдлыг хардсан. За өв сургамлынхаа ургалтын байдлыг хардсан. За намар тийшээ тийм болох нь да. За энэ өвөл чи ийм болох нь дээ гэл ингээ нэг ирээдүг таагаад байгаа юм шиг. Зөвхөн бидний зөнгөөр бол гэтэл тэр хүмүүс чинь бол яг үндэ бол нөгөө л 5 мэдрэхүйгээ ашиглацсан. За тэгээд амьдралын дадлаг дуршлаг ашиглацсан. Өцөг өвгдийн сургаалыг ашиглацсан. Ингээд ирээдүг таагаад байгаа байхгүй. За биднэрт бол тэр нь бараг ингээд ирээдүг зүүн чиг хилээд байна уу да. Гэтэл үнэн хэрэгтэй бол яг л одоо нэг тэр 5 мэдрэхүй за дээрс нэцэг өвгдийн сургаал нь яваад байдаг. За өнгөрсөн намар гэхэд чинь нөгөө малчид чинь ер нь цаг хатуу өвөл болох нэ гэж ингээд мал хойгоо нилээд энэ одоо бойлол маха зараад байсан. За үнэндээ ч одоо за ямар байдсан болдоо гэж ингээд харж байхад өнгөрсөн өвөлчин бол яалчгүй шилэн зууд нүрлээ штэ. Маш их застай байлаа. Маш их одоо намар орон тэр нойтон бороонууд ч мөстүүлээд ингээд шилэн зууд үүсгэсэн. Ингээд байж ах жишээний. Инхээр чин бид нэр одоо нөгөө 5 мэдрэхүү гэдэг юм бол одоо бид нар чин тэр хүмүүс чин үндсэндээ ашиглаад за тэгээ дээрээс нь мэдээж хэрэг нөгөө нэг бас өөртөөх нь одоо зүүн совин хоорондын одоо яриа хөөрөө наано цаано амьдралын дадлаг туршлагаас хамааруулаад ингээд энэ хүмүүс чин аливаа зүйлийг үл ингээд яг л одоо зөнчгөл хараад хэлсэн л байгаа байхгүй юу да. Гэтэл бид нар бол одоо юугаа мэдхэвдээ 4 оны дунд байгаа хүмүүс чинь зургатаа ширтээ баг нарийн давл юм бодогч завлгүй л байгаа штэ. Өглөө гараад ажилдаа явдаг, төгжирч чичдэг, төгжрөлдөө бухимцаараа ажилдаа ороод ажил дээр нэг мөн ганцаа их кофе зуурж уусан болоо тэгэл ажилдаа зууралдаад өдөрний хоолоо бодоод өдөөс хойш нь ажиллаа хийгээл ороо тарихаатаа буцаж хэдэн цаг төгжрөх болоо гэдэгдээ санаа зовл ороо оронгуудаа зургатаа эргүүлээд хоолоо идэл за тэгээд ер нь юм бодож амжихгүй тэнгэр хангаа ямар байгаа гэж ажиглаж амжихгүй нэг 3 хүүхдээ ямар байдгийг ч баг нарийн давал ажиглаж амжихгүй шахуул нэг өдрийг өнгөрөөгөөд харагдаад байдаг байхгүй юу надад дээр гэхэд ч л одоо бус нь ямар байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ нэг хол зөрөхгүй байх тоо бид нэр бол ер нь ойролцоол байгаа бах энэ хот суурин газрын хүмүүс. За ингээд 5 мэдрэхүйгээ хөгжүүлсэн байхад бол ер нь нилээ юмд хүргэн гэж шүү. За Чингис хаан дээр гэхэд ч л одоо Чингис хаан ч дээр дайн тулаанд явахаа өмнө тэр нөгөө бурхан халдун ууландаа гараал ингээ нэг 3 өдөр ингээ дээлээ нэмгүүлээд бүсээ талаа дээлээ нэмгүүлээд бүсээ тэр хүзүүн дээгүүрөө ингээ дохоод ингээ 3 өдөр ингээ тэнгэр хангаатай ярьдгаа гэл ингээл бид нар чинь Чингис хаан чинь тэр том дайн тулаанд явах гэж нилээн том бодлогын шийдвэрийг гаргахтаа ялангуяа тэр том богд юу бурхан халдун уул мол одоо тэр шүтдэг уул ус руугаа гарч 3 өдөр жөнгөө ингэж мөрөгдөг тэнгэртэй ярилцдаг байсан гэж байгаа юм. За нэгдүгээр тул мэдгүй үнэхээр одоо чидтэй байгаа тэнгэр хангаатай ярилцдаг байсан байж магадгүй юм. А нөгөө талаас бол би бол миний бол зөвхөн цаг үеийн байдлыг өөрөө өөртөө жинхэнэ шүүн ярилцдаг байсан болоо. За 3 өдрийн туршид ингээд одоо гар унцаараа байхад чинь миний энэ гарах гэж байгаа шийдвэр үнэхээр сэтгэл хөдлөлийн шийдвэр байна уу? Эсвэл миний зүрхний угаас гарч байгаа шийдвэр байна уу? За тэгээд хажууд нь байгаа нөгөө жанждууд нь юу гэж хэлсэн бэлээ? Хаттууд нь юу гэж хэлсэн бэлээ? Зөвлөхүүд нь юу гэж хэлсэн бэлээ? Энэ бүх юм чинь ингээд өөрөө өөртөө нэлээ сайн чанж тунгаан бодож агаад тэгээ ингээд нэг 3 өдөр болоход чинь тэр үнний дотор чинь нэг ямар ч гэсэн нэг ингээд сэтгэл хөдлөлөөр гаргасан шийдвэр биш нилээн тийм нухацтай аливаа шийдвэрийн тэр нөгөө учир шалтгааныг нилээн ойлгоцсон юу их гээд байгаагаа ойлгоцсон өөртөө зөв буруугаа нилээн тунгаацсан ингэж бууж ирээ тэгээд одоо тэр шийдвэртээ бат зогсдог байсан байхаа нэгэнд одоо тэр удаан хугацаанд бодоод тунгаацсан өөрийгөө чагнацсан гаргаацсан энэ шийдвэр бол алдах магадлал нь хамаагүй багассан байдаг болоо гэж би боддгийн шүү. Тэгэхээр бол бас л одоо бид нар чи энийг энэ дээр
Чингис хаан хүртэл одоо энэ дээр энэ аргыг одоо миний яриад байгаа энэ аргыг хэрэгжилж байсан л байгаа байхгүй юу? Одоо бүдүүлгээр хэлэхэд бол тэгэхээр яг 6 дахь метр хөгөө одоо ингээд 5 метр хөгөө хөгжүүлсэн хүн гэхэд ч юм бол жишээ нь юу гэдэг гэж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь 5 метр хөгдөг дээр чинь түрүүн би ярьлаа шүү дээ. За ингээд метрхүүнүүдээ сайн ингээд ялгаж сурах хэрэгтэй эхлээд. За дараад нь өөрийнхөө одоо амтлахыг хүсэж байгаа мэдрэмжүүдээ ингээд амдаа ч юм уу одоо чихэндээ ч юм уу тэр хамрандаа ч юм уу ингээд одоо ингээд төсөөлж сурах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Ингээд 5 метр хөгөө хөгжүүлэе гэвэл за одоо юу гэдгийг за та одоо ямар одоо гоё амт мэдрхийг хүсэж байна. За би бол яг одоо бол нэг сайхан нэг их яриа тэр юм уу сайхан хүүтэн пяв уучмаар санагдаж байна. Нэг сингизээ хүүтэн пявны тэр амт тэр үнэр тэр эсрэглэн чимээ бол мөнт сайхан да ялангуяа ийм 30 градусын халуун өдөр бол ер нь л тэрлэр нь бодогдож шүү ер нь бол. За тэгээд үнэр гээл одоо гингүүд чинь нэг сайхан ингээд нэг юм ингээл заримдаа ингээд тэр нэг ойд яг эдийгээс арай хойхон дуу ингээд ойд явж байхад ингээд нэг юм гүзээлзэг нургадаг даа манайхаа. Тэгээ гүзээлзэгний тэр үнэр тэр ойд явж байхад тэр ингээд них гой ингээд нялуун чихэртэй үнэр ингээд үнэртдэг. Би бол тэр үнэрд их дуртай байдаг. Ялангуяа хүүхэд байхасаа тэр үнэрийг үе ингээд авч тэр гүзээлзэг төөж мөөж ингээд хөдөө байхдаа төөжээс учраас тэр үнэр надад их сэтгэл тотн байдаг. Тэг гүзээлзэгний тэр ингээд нэг гоё тэр ой модонд ингээд яв тэр гүзээлзэгний тэр төглөөс одоо төөж байгаа тэр гарч байгаа тэр чихэрлэг гоё үнэр бол гөөс сэтгэл тотн байд юм да. Миний хувьд бол за одоо харах гээл тэнгуут тэр байгалийн сайхан бол байна штэ. Жишээ нь ингээд нэг сайхан одоо тэр юу гэдгийг байгалийн гоёд гараал тэр нэг усны шоржигнж байгаа чимээг харах, голын ус урсж байгааг харах, тэр нэг сайхан тэр мал ингээл 5 гушуу мал ингээл талдыгөр ингээд тараал бэлчиж байгааг харах гээл ингээд энэ болгон бол ингээд нүдэн төсөөлөгдөд өнгөө сайхан байдэн штэ. За сонсох гэдэг дээр бол түрүүн би ярьсан доо тэр пяв задлахад ингээл нэг хүүтэн пяв ингээл гоё тэр ингээл хөөсрөөл дуурж байгаа чимээ бол аавс сайхан да. Тэгэхээр ам цангаж байгаа үед бол тэгэл ингээл байж явах чинь за хүрх мэдрэмж дээр ингээл тэгэж чинь гоё ингээл нэг зөөлөн ингээл нэг торгомсон юм дээр хүрх тэгээ ингээл нэг genuine leader гэдэг ярьд юм да нэг ингээд торгон цавх гэдэг ингээл тэр торгон цавхын бэли ингээл тэр намар ингээл гартаа өмсөөл ингээд атгахад бас л гоё мэдрэмж төрдөн шүү дээ. Нэг гоё хөвөнтэй дээл ингээл өмсөөл зузаан күрдэг өмсөө нэг 7 оргоо намрын тэр сэрүүн чихүүц байгаа үед те чихүүцэн байгаа үед ингээл бодогдож идэг. Энэ болгон бол ингээд яг одоо бол миний толгойд одоо бууж байгаа мэдрэмжүүд л дээ. Ийм л байд юм. Тэгэл нэг зүлгэн дээр гэрээвэрээд нэг зүгээр сайхан гівтгч бас жаргал шүү дээ бидний хувьд бол. Ингээд энэ мэтлэнгээр ингээд 5 метр хөгөө ингээд хөгжүүлээд байх юм бол эн чинь бас тухайн хүнд бол нилээдгүй бас одоо тус тэмтэй байдаг гэж байгаа байхгүй аливаа зүйлийг ингээд шийдэхэд сонголтоо зөв хийхэд бол ингээд ийм мэдрэмжүүд гараад байдаг. За тэгээ энэ 5 метр хөгөө хөгжүүлсэн хүн бол харин стожинг нэг 6 дахь метр хүү дээрээ нилээн хөгжүүлэхэд тусдын болоод ороод ирдэг гэж байгаа байхгүй. Нэгэнт одоо тэр одоо юу гэдэг нь тэнгэр хангааг таах гэж байгаа хүн бол нэгэн тэнгэр хангааг ажиглаа сурцсан. Дээрээс нь өөрийнхөө мэдрэмжэндээ сонсцсон байж байгаа. Мэдрэмжээ авцсан байж байгаа гэх жишээ нь. За жишээ нь одоо орчин цагийн одоо бидний нэг юм орон сууцнд амьдарч байгаа та бид нэр дөрвөн болонд ингээд шахаж байгаа та бид нэр ярихад ч одоо юу гэдгийг өмнөх нэвтрүүл дээр би ярив да. Лифт хідэн давхар зогсох вэ гэдгийг ингээл таадаг байх жишээний. За тэгэл юу гэдгийг нөгөө эрдэмтэд нэг туршилт хийгээд байдаг шүү дээ. Зэрэгцээ 2 өрөөнд ингээд суулгаж байгаа. Нэг өрөөн дээр нь ингээд компьютер дээр ингээд өнгө ингээд гаргаж ирээд дэлгэцэн дээр десктоп дээр өнгө ингээд гаргаж ирээд байдаг. Тэнгүүд хажууд өрөө сууж байгаа хүн бол зүгээр ингээд ямар ч юу байхгүй ингээд өөрийнхөө ингээд мэдрэмжээр ингээд таадаг. За одоо улаан гарч байгаа ч гэдэг юм уу. Одоо тийм юм гарч байна ч гэдэг юм уу. За тэгэл одоо уулны дүрс гарч байгаа ч гэдэг юм уу. Дугуй дүрс гарч байгаа ч гэдэг юм уу. Ингээд таагаад байдаг. За энэ бол нэг талдаа тааж байгаа юм шиг нөгөө талдаа ингээд хүн чинь ингээд ямар ч хүнд бол 6 дахь мэдрэггүй байдаг гэж байгаа их баг ямар нэг хэмжээгээр энэ ялангуяа бид нар чинь одоо ингээд нэг суурин амьдралд одоо дасаад удлаад ирэхэд тусмаа ингээд 6 дахь мэдрэггүй хаяад ингээд тэр нь бүдгэрээд байдаг. Тэрийг ингээд 5 мэдрэггүйгээ ингээд нэлээд сайн хөгжүүлээ 6 дахь мэдрэггүйгээ чагнаад сэтгэл хөдлөлөөсөө ялгаад ингээд сураад байх юм бол 6 дахь мэдрэггүй бол бас ингээд баг багаар сэрэгдэгэ гэж ингэж үздэг юм байна. Тэгээд түрүүний ярьдгаар нөгөө оо лифт хідэн давхар зогсхийг таах. За тэгэл одоо энэний одоо юу гэдгийг цаг хэд болж байгааг таах ч гэдэг юм уу. Ингээд өөрөө өөртөө ингээд
таавар өгөө. За одоо юу гэдэг хөзрийг ингээд таадаг штэ бас ингээд. За энэний дараа нэг тийм үзэр гарах болооч гэдэг юм ингээд юм бодоод байдаг. За тэгэл ингээд мэдрэмжээ ингээд чагнаж дотоод сэтгэлээ ингээд сайн ингээд чагнаж сурах юм бол сэтгэл хөдлөөсөө ялгаж чагнаж сурах юм бол за дээрээс нь тэр нөгөө 5 м хүйдгээ ойлгох юм бол амьдралын дурсагтайгаа холоод эхлэх юм бол эн чин жинхэнэ 6 дахь метр хүйжин танд ингээд хилж өгж ингээд ямар нэгэн байдлаар ингээд тохио өгж идэгаа гэж ингэж үздэг юм байна. За энэ мэтлэнгээр ингээд бид нэр ингээд амьдралдаа жоохон ч гэсэн тусдын болгоод байх юм бол бид нар ч бас ингээд нэг юм болон дээр барь цалдаад байхгүй. Ялангуяа 6 дахь метр хүйгээ жоохон ч гэсэн ашиглаж сурах юм байна гэж үздэг юм байна да. За би ингээд өнөөдрийн манай ингээд шилтэй багийн нэвтрүүлэг маань нөгөө 5 м хүүгээ 6 дахь метр хүүгээ хэрхэн яаж хөгжүүлэх вэ? За энэ метр хүүгээ хөгжүүлснээр бол одоо тэдгээр нь бол бидэд ирээдүгээс дохио өгж ядгаа гэж ингэж одоо үздэг юм байна л да. Нөгөө түрүүний ярьдгаар нөгөө ирэх жил өнгөрсөн жилийн намар ч нөгөө хүмүүс чинь ирэх өвөл одоо хатуу болох нэ гэж ингэж ярьж хаад нэг талдаа ирээдүгээс дохио өгж байгаа юм шиг бол нөгөө хүмүүс талдаа бол энэ хүмүүс чинь бас мэдрэмжээ, дуршлага, 5 м хүүгээ амьдралын дадлаг дуршлага ашигласан, тархиа ашигласан ингээд л гаргасан ингээд нэгдсэн дүгнэлт болж таарад байгаа байхгүй. Тэгээд энэ мэтлэнгээр бид нар маань ер нь бол 5 м хүүгээ за дээрээс нь нэмээд одоо 6 дахь метр хүүгээ хөгжүүлэх энгийн юм шиг мөртлөөсөө үр дүнтэй аргууд байд юм байна шүү гэж хэлмээр байна да. За ингээд өнөөдрийн манай шилтэй багийн нэвтрүүлэг маань үгээр өндөрлөж байна. За өнөөдөр манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллагчаар хай онлайн шоп гэж энэ газар бол хамтарч байгаа. За та бүгд бол одоо фэйсбүүкээр хай онлайн шоп гэдэг англиар бичиж хайж болно. Эсвэл 86 тэгтэг 8964 86 тэгтэг 8964 гэдэг утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. За хэрвээ та бүгд манай радиотой манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллахыг хүсвэл 9664 80 тэгтэг 9664 8000 гэдэг утсаар холбогдоорой. За манай өнөөдрийн шилтэй багийн нэвтрүүлгийн маань ээлж дугаар үгээр өндөрлөө. Та бүгд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа, баяртай.